Олон улсын эпилепсийн өдөр жил бүрийн 2 дугаар сарын 2 дахь 7 хоногийн эхний өдөр тохиодог. Анх 2015 оны 2 дугаар сарын 9-нд олон улсын эпилепси өдрийг тэмдэглэж байсан. Уналт таталтын өвчин бол тархины эсүүдийн цахилгаан цэнигийн гинтийн хүчтэй цэцэрлэлтийн улмаас үүсэх ухаан алдалт, уналт таталтын үйлчилсэн хөдлөлөөр илэрдэг уурэг тархины архаг өвчин юм. Одоо дэлхий дээр 50 орчим сая эпилепстэй хүмүүс амьдарч байгаагийн 30 сая нь Аз болон далайн бүсийн орнуудад амьдарч байна. Ядуу буурын орнуудад эпилепсийн жилийн гаралт 100 мянган хүн амд 190 болон түүнээс ч өндөр үзүүлэлттэй байна. Эпилепсийн дархалтын түвшин Улаанбаатар хотод 1000 хүн амд 3.9 байгаагийн 57.3% нь эрэгтэй, 42.7% нь эмэгтэй байна. Үүнээс хөдөлмөрийн чадвараа алдалтаа тогтоолгосон нь 60.1% нь байна. Уналт таталтын өвчний шалтгаан насны үе шаттай ихээхэн холбоотой байдаг. Няраа балчир насны хүүхдэд тархины бүтцийн хэвийн бус хөгжил, бодисын солилцооны удмын гажиг, цусан дахь сахар, кали хэмжээ бага, B6 витамины дутагдал, перинатал үеийн хүчил төрөгчийн хомсдол, төрөх үеийн тархины гэмтэл, эхийн жирэмсэн байх үеийн вирус талдвар, улаанууд томуу гих зэрэг мөн мансууруулах бодис зэрэг нь зөнхлөх байрыг эзэлдэг байна. Хүүхдийн насанд халдвар харшлын өвчин, менингит, энцефалит, арахноидит тархины буглаа зөнхлөн нөлөөлдөг байна. Өвчний хурц үед уналт татал илэрсэн бол өвчилж өнгөрсний дараа тухайн өвчний шууд нөлөөнд үүссэн тархины бүтцийн өөрчлөлт цаашид эпилепси хөгж хөрсийг бүрдүүлнэ. Зарим тохиолдолд хүүхдийн халуурах үед эпилепсийн таталт давтагдвал эпилепси архагшин үлдэх эрсдэлтэй байдаг. Залуу наснд голчлон гавл тархины гэмтэлтэй холбоотой мөн тархины хавдар, мэдрэлийн хавдар, хордлох харшлын хүчин зүйлийн нөлөөгөөр эпилепсийн уналт таталт үүсэж болно. Хичээл, ахмад насны хүмүүст дээрх шалтгаануудын зэрэг зэгээр тархины судасны өвчин эпилепси өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Эпилепси уналт таталтын өвчнийг тархины цахилгаан бичлэг хийж оншилдог. Тархины цахилгаан бичлэг нь тархины цахилгаан идэвхжлийг тооцоолон бичих замаар түүний үйл ажиллагааны байдлыг шинжлэх арга юм. Тархины эсүүдэд үүсэж байгаа цахилгаан эрчмийн ялгаа нэм бага учраас түүнийг өсгөх өндөр мэдрэмж өгөхий багжийн тусламжтайгаар шинжилгээг явуулдаг байна. Энэ зорилгоор олон сүгт мөнгөн буюу хар тугуулган электродыг толгойн дух, сулай, шамархай, дагсны эсүүдэд бэхэж хийж шинжилнэ. Шинжилгээг гэрэл дуу чимээнээс тусгаарлах зөөрөнд явуулна. Далд явцтай өөрчлөлтийг илрүүлэхэд тулд тархины цахилгаан бичлэгийн үед дараах зорилгоодыг хэрэглэнэ. Ар гэрт өгөх зөвлөгөө. Уналт таталтын үед өвчтний биед гэмтэл учруулж болзошгүй зүйлээс холдуулна. Тухайлбал гал, халуун ус, эртээ төмөр, хагарч гэмтэх зүйлс гэх мэт. Хүзүүний оролт зангиаг султгаж, ингэрийн товчийг тайлна. Уналтын үед нугарсан гар, хөлийг тэнэлгэх үйлдэл хийж болохгүй. Учир нь тухайн хүний булчин үе гэмтэх, мултрах эрсдэлтэй. Шүдний зуултыг тавиулах оролдлого буюу халбах сэрээгээр хөших гэх мэт үйлдэл хийж болохгүй. Шүд хугарч гэмтэл үүсэх аюултай. Уналтын агшинд им уулгах шаардлагагүй. Хэрэв уналт анх удаа тохиолдсон, 5 минутаас дээш хугацаанд татсан, уналт ойр ойрхон давтагдсан, мөн жирэмсэн эмэгтэй татсан тохиолдолд эмнэлгийн тусламж яралтай дуудана. Уналтыг сэтээгч дараах хүчин зүйлээс сэргийлэх нь зүйтэй. Стресс, чанга дуу чимээ, хурц анивчсан гэрэлтэй орчин, удаан хугацаагаар телевиз үзэх, компьютер дээр завсарлаггүй ажиллах, тоглох, арх согтууруулах хундаа хэрэглэх, ажил амралт хоолны дэглэм алдагдах, нойр гүйдэл.